Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. За Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тэмцээний 2025-аас 2026 оны удирлын үндэсний дээдлигийн тэмцээний нэмэлт оргийн буюу плей-офф шатны тоглолтууд энэ 6 дугаар сарын сүүл 7 дугаар сарын эхэнд үргэлжлээд лигийн тэмцээний авраг баг медаль эзэн тодорхоймаа. За болон дээрээс хийчээд байгаа да. Нэмэлт оргийн тоглолтууд эхлээд хангардын эсрэгчдэрээс Сталиас эсрэгчдэр Улагийн зөвлөлтөс Цэндээшин намжуулалтаар гоолууд хийж чадсан. Энэ удаа түрүү мөргөд өглөө гол! За нэмэлт оргийн тоглолтууд эхлээд 3 тоглолт дараалал гол хийлээ. Цогточир тооны харьцааг нээж байна. Улаанбаатар клубын 19 дугаар Цогточрын мөргөж оруулсан гол байлаа. За Цэндээшин гээд 2 тоглолт дараалал Улагийн зөвлөлтөс гоолыг намжуулт өгч байна. Ер нь бол 3 л да. За тэр эхний тоглолтын дээр бол өгсөн нь бол төлгөө мөргөөд хамгаалагчийн биенээс яваад автгол гэдээ явцсан. За яг албан ёсоор бүртгэж байгаагийн хувьд бол 2 тоглолт дараалаж голын намжуулт өгч байна. Бөмбөг эзэмшилт гоё байсан. Намжуулт харна. Жаахан оновчгүй болсон ч гэсэн хамгаалагчаар дутуу хүрцээ. Яг авч чадсангүй. Баруунд нь гарцсан Цэндээшиндээ шууд цохоод үзтээ. За тэгээд ер нь энэ хажуугаас шилжиж өгж байгаа бөмбөгөн дээр одоо энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн дээр хэлэхэд хэсгийн тоглолтууд дуусаагүй байхад 6 гол шийдсэн бөмбөгнөөс орсон байна шүү дээ. Энэ бол далж мэдсэн, судалсан ийм багш байна. За гараад ирсэн Батмөх солгоо төгсгчгүй баруун төгсгөлөө. За сая солгоо дадаад дуусах болов гэсэн одоо үдсэн баруун өлөөрөө төгсгөлийгээд хаалга онсонгүй. За сая одоо солгоо төгсгөл бол нь одоо яг хаалгачийн их талд илүү боломж харагдаж ирсэн. Тэгээд баруун тусгаад үтсэн босонгүй. Хамгийн чухал голуудын нэг хийлээ дээ. За шүүгчийнхүү тоглолтын эхний үед дуусныг зарлаа. 1-1 харьцаатай. Улаанбаатар баг тоглолтын ихний хасчихууллаа. 15 минут цэцэрлэе үзэгчтэй. 2 дугаар сарыг уулзъя. За Мижидор шахсаар гол өмгийг салгаж чадсан шүү. Мижидор цогтлоо. За сүүлийн хүчийг өмгөнд үрж дөлгөө зогсоод одоо хаалт тавьчлаа. За Тэмүүлэн отонгүй гараад ирсэн гол нь Мижидорч байгаа. Гоё өгсөндөө Мижидор зөндөөс төгсгөл хийлээ. 2-1. За Улаанбаатар клубын мэрэгэн бууч Оюнбаатарын Мижидорч энэ удирлын ээжд гол оруулж за мэрэгэн буустын жагсаалтыг 15 голтойгоор ийхүү тэргүүлэгчдийг нэмчигдэж байна. Хангардын Тэмүүлэнгийн адил 15 голтой болж байна. За ерөөс нь 2-3 минутын өмнө гой голын боломж гарсан ч хамгаалагч нар хамгаалж байсан бол энэ удаад Мижидор тэгэхээр хуудсан дээр нэлээд боломжтой байхгүй бол одоо тоглолт болгоо маш чухал байгаа энэ плей-офф дээр бол топуудын оронд. За энэ тоглолтод ингээ бүтэн 3 оноогоо тэрэн Улаанбаатар клуб авснаа. Шууд цохоод үтсэн хаалганы хөндөж онсон. За түрүүний нэг чөлөө цохолтон дээр биежсэн Батмөх одоо энэ дээр цохоод үсэх хэрэгтэй байсан баймаар юм да. Тэгээд цохолжуулагчийн нь л одоо бэлдсэн заасан лимаар явчих шиг боллоо гэд. Батмөхөөс юм цохол ирэх байхгүй юу да. Тэ. Юу одоо цохолчмаар гаагаад байсан. Хаалгач барьцаа. За ойлгомжтой шүмжүүд одоо дуусгана. Шүү. За ингээд өнөөдрийн тоглолт хамт байсан үзэгчдэд баярлалаа. Улаанбаатараас Мижидорч болон Цогточир нар голуудыг оруулж үзсэн цагт 2-1 харьцаатай нэмэлт орхилээ хожигдоог байсан өвчтөд өрсөлдөгч тэрэн багийг очлоо.